9 орны одоо тайлан сонсч байна. За бид 2 дахь удаага сонсч байна. Өнгөрсөн жил бас тайлан сонссон зохих төвчний бас асуулт саналууд өгж ирсэн. Бас тодорхой чиглэлээр хийсэн ажлуудын үр дүн ер нь бас тулгамж байгаа сорилтуудыг яаж шийдэх вэ гэдэг чиглэлээр бас санал сольж ирсэн. Санаж байна. Эхлээд 2 асуулт байна. Тэг өнгөрсөн одоо бидний тайлан танилцуулах үеэр нэг зүйл их тодорхой яригдчихсэн. Ёс зүйн дэд хороод яг ингээд ажиллах болохоор зэрэг ёс зүйн дэд хороодын одоо нийгмийн ялангуяа хариуцлага тоолцоотой холбоотой тэр одоо зохион байгуулалт болон за шийдвэр гаргахтаа үйлдсэн зарим одоо механизм бол өөрөө одоо ажиллахгүй байна гэсэн нэг ийм зүйлийг та хүмүүс танилцуулж ирсэн. Тэгэд эндээс бас чиглэл гарчил байсан л да. Та бүхэн бол ёс зүйн дэд хороодыг бол шаардлагатай үед нь хариуцлагын тооцоолох тэр механизмыг үйлчлүүлэх ёстой. Тэгээд тэрийг та бүхэн өөрсдөө одоо сайн туршлагаар нь бодож олох хэрэгтэй байх. Нэг бол сайн туршлагыг бол нэгээс нөгөөд бол бас одоо дамжуулж болно гэсэн ийм зүйл өгч ирсэн, яригдчихсэн одоо сайн санаж байна. Тэр энэ чиглэлээр амар шүү үр дүн гарч ирсэн нэг юм асуулт байна. Хоёр дахь зүйл одоо их хурл дээр ингээд бид өнгөрсөн хавраас хойш нэг ийм одоо хавраас 2 сараас хойш нэг ийм маргаан мэтгэлцээ явж байна л да. Яг их хурл өөрөө угаасаа мэтгэлцээний талбар учраас тийм мэтгэлцээ байгаа нэг сайн. Ёс зүйн хөөцч болон болохгүй гэсэн ийм маргаан яваад байгаа байхгүй. Гэтэ бид одоо төрийн албаагч ёс зүйн одоо хуультай, ёс зүйн тухай хуультай анхдагч хууль яг энийгээ дагсан бас үндэсний хэмжээний тогтолцоо бий болсон одоо зохих төвшөнд ажиллаж байна. Тэгэхээр одоо яг өнөөдөр одоо Аримзаа гишүүнчсэн сая хэлж байна. Улсын хурлын тухай болон улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дээр бол төрийн албаагчдын, улс төрийн албаагчдын үүн дотор улсын хурлын гишүүдийн ёс зүйн одоо тодорхой харилцаануудыг зохицуулах юм зохицуулт орж ирж байгаа. Өөрөөр хуульч чинь гэсэн үг шүү дээ. Тэр энэ дээр та бүхэн одоо хорооны гишүүд маань ямар одоо байсвартай байдаг вэ? Энэ ёс зүйн хуучлах хэрэгтэй юм уу? Хуучлах ёсгүй мүү гэдэг дээр бол та бүхэн угаасаа тодорхой байсвартай байж байгаа гэдэгт бол эргэлзэхгүй байна. Энэ дээр та бүхэн нэг одоо хариулт өгөөч гэж. За хэн хариулах вэ? За ажлын хэсгийн 5 номер. За зулбгаар гишүүний асуултанд хариулъя. Өнгөрсөн жилийн тайланд ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг хэтэрхий одоо жижиглсэн гэдэг юм уу зохион байгуулалтгүй байгуулах үедээ гэдэг ийм болгоомжлол зөвлөмжийг бол өгч байсан. Тэгэхээр энэ жил бид зохион байгуулалтыг харьяалах байгууллагууд, харьяалах дээд шатны байгууллагуудтай бодлогын хувьд зангидагддаг байх. Энэ утгаараа 91 байгууллагын одоо толгой гэх юм уу байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн зөвлөмж арга зүгээр хангаад байгууллага болгон дээр байгаа салбарын онцлогоо хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр бол бидний ирсэн гомдлыг шийдвэрлэлтийн байдал дээр бас тодорхой ахиц гарсан гэж үзэж байгаа. Нийт 520 гомдол гарснаас 467 нь манай хуульд хамарж байна гэж үзэхэд 195 нь бол зөрчил мөн байна гэдэг ийм дүгнэлт гараад энэ дүгнэлтийн дагуу бүгд арга хэмжээ авсан байна. Хариуцлага ногдуулсан байна. Ингэхдээ сайн дураараа мөн захиргааны шийдвэрээр гэсэн энэ хариуцлагуудыг ногдуулсан. Мэдээж дийлэнх нь бол сануулгах, ганцаарчлан сануулгах, уучлалт гуйлгах ийм хариуцлагын хэлбэрүүдийг сонгож ажилласан байна. Тухайн ёс зүйн дэд хороонд ажиллаж байгаа гишүүний хэрвээ асуудал гарч байгаа бол тэр нь харьяалах дээд шатны байгууллагын дэд хороондоо гомдлын өвч шийдвэрлүүлэх ийм зарчмаар одоо бие биенийг нь харьяалан удирдах ийм хэрэгжилтийг хангах зохион байгуулалт хийж ажилласан. За ёс зүйг хуульчлах эсэгтэй холбоотой асуудал мөн энэ хуулийг батлагдчих явцад бол гарсан. Гэхдээ бид одоо энэ хуульчлагдсан байгаа ёс зүйн асуудал нь бол мэргэжлийн буюу төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах хэм хэмжээг хуульчлан буюу нэг жигд нийтлэг байдлаар одоо сахин мөрдүүлэх ийм зорилготой гарсан гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас мэргэжлийн салбарын хүрээнд буюу төрийн албаны үйл ажиллагаанд баримталж байгаа нийтлэг хэм хэмжээ суур зохицуулт гэж үзээд энэ төрийн албанд үйл ажиллагаа явуулж байгаа 4300 байгууллага болон нийт 230 гаруй албан хаагчид суур байдлаар энэ зохицуултыг мөрдөх, дээрэс нь мэргэжлийн онцлог зохицуултуудыг нэмж мөрдөх ийм үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн ийм байр суурьтай үйл ажиллагаагаа явуулж байна. За зөвлөгөө гишүүн тодруулъя. За түрүүн Гантүмбэр гишүүн их тийм чухал юм асуусан. Гантүмбэр гишүүн бол ингэж байна шүү дээ. Тодорхой одоо нийгмийн
харилцаанд бий болж байгаа тодорхой асуудал нь төрийн албан хаагчид одоо тэрийг ямар нэгэн одоо зан үйл юм уу үйлдэл болгож байгаа бол тэрийг хэрвээ ёс зүй зөрчсөн гэж үзэх юм бол тэрийг зохицуулж хийж байгаа. За тэрийг заавал хуулиар ихэхгүйгээр хэлж штэ. Та бичиг явуулаад тэгэл одоо чинь тэр орон нутагт бол энийг биелүүлэх ёстой. Үндэсний хэмжээнд чинь ёс зүй хороо энэ эрх нь бол байж байгаа гэж. Хоёр зүйлтэй холбогдвол би зориуд асууж байгаа нь өнөөдөр бидний энэ хэлцгээд хэлж амжаагүй одоо хууль байгаа юм л да яг хөө. Байнгаар орно шүү дээ. Ажлын хэсгэр бол гарчихсан. Тэрэн дээр тодорхой одоо зүйлүүдийг Улсын хурлын гишүүний өөрийнх нь одоо хүлээсэн чиглэлийг бол хуульчилж байгаа. Хуралдаандаа суухгүй бол яах юм гэдэг. Бичсэн саналаа өгч чадахгүй бол яах юм. Гэтэ тэр чинь тоотоо шүү дээ. Энэ чинь энийг хуульчлахгүй бол болохгүй байна гэдэг асуудал яригдж байгаа юм. Тэгэхээр За 1 минут нэмж өгье. Тэгэхээр та бүхэн бас тэр хуулийн төслийг угаасаа одоо байж байгаа шүү дээ. Парламент цэгийн ментер байж байгаа. Энийг та бүхэн хараад бас бидэнд бас саналаа хэлжээмээр юм шиг байна. Хэлж ёстой. Өөрөөр тэр чинь хуульчлах ёстой бол тэр төргөө бид бол угаасаа мэдж байгаа шүү дээ. Философийн талаас нь аваад үзэх юм бол ёс зүйг хуульчч болно гэдэг бүгдийг хуульчч болдоггүй. Хизээ хуульчч болдог гэхлээр зэрэг энэ бол өөрөө байгууллагын төвшөнд юм уу тодорхой институцийн төвшөнд ямар нэгэн одоо харилцаа хэм хэмжээг зохицуул болох юм бол энийг хуульчч болно. Зарим тохиолдолд хуульчлах үед энэ талаас нь та бүхэн бас бидний энэ мэтгэлцээнд мэрэгжлийн талаас нь оролцож шигж. Та бүхний үг бол бидэнд үнэтэй зэнтэй мэрэгжлийн улсууд энэ асуудлыг сайн хариуцсан улсууд учраас гэж байна. Тэгжээж нийгмээрээ бид нар одоо саяны ярьсан бид ёс зүйтэй байх нь бидний үүрэг юм бол тэрийг бас зохих төвшөнд хуульчлах болно гэдгийг бүгд ойлгодог. Тэгээ тэр хуулиа өнөөдөр ингэ сууж байгаа батлах ёстой байсан гэж байна. Энийг та бүхэн бас хэлж дуулах ёстой шүү гэж байна. Гүшүүн хөөгүүд. За баярлалаа.